За hi cherries. За мөн Novs дээр байж бай. За тэгээ өнөөдөр болохоор олон хүмүүсийн хүсэлтээр Coachella фестивалтай холбоотой товч мэдээллүүдийг бас хүргэе гэж бодлоо. За нэгдүгээрт болохоор Hailey Bieber Kendall-тай хамтраад маш гоё тийм хамтрал үүсгэсэн юм байлаа. За Hailey Bieber бас өмнө жил гэсэн Coachella фестивал дээр roading юм буф байдэн штэ. За одоо түүц шиг гэх юм уу. Зоос хийнгүүд тэндээс нь lip treatment гарч ирдэг байсан бол за энэ жил болохоор Kendall 818 гэдэг брэндтэй хамтраад зоос хийнгүүд ийм жижиг сайзны 818 гэсэн текила гарч ирж байгаа юм байлаа. Энэ 818 гэдэг брэндээ илүү бүр тодтогох үүднээс Kendall гоё биеийн галбирыг харуулсан. Зуны гоё даашинцэг өмсөн байсан. За үүнээс гадна болохоор Hailey өөрийнхөө Instagram story дээр яг өнгөрсөн жилийн Coachella дээр жирэмсэн байх үеийнхээ бас зургийг оруулсан байсан. Тэгээ эргэн дурсах маягаар. Хоёр дахь мэдээлэл болохоор Thank you гэж хэлээд байдаг Таиланд бүсгүй байдэн штэ. Нөхөртөөгөө хамт энэ жилийн Coachella фестивалд оролцож байгаа юм билээ. Тэгээд Instagram story-нуудыг харахад бол их гоё л харагдчихсан. Энэ жил ялангуяа Thank you гэдэг эмэгтэйг бол маш олон хүмүүс таньнаа. Алдартай Холливуудын одууд ч гэсэн тэр бүсгүйтэй ингээд хамт зураг даруулж яасан. Гоёгааз Instagram дээр нэг бичлэг үзсэн байхгүй. Coachella фестивалийн амрах байрлалч гэдэг юм уу эсвэл майхан түрээслэх инээ тэрэ хаана ингээд тоноглох газруудын үнийн тарифтай байгаа штэ. Тэгсэн чинь нэг эмэгтэй $10,000 эхэлдэг юм майхан байгаа байхгүй. Хоёр том ортой. Тэгээ дотроо хөргөгчтэй ингээд хөнгөө ингээд тогтчулсан. Тэр нь $10,000 гэсэн. Тэгсэн чинь доор нь хүн ийм $10,000 майхантай юм байж яагаад 0 евро байхгүй байгаа юм бэ гэдэг юм. Тийм шүүмжлэх комментууд бас байсан л да. За мэдээж нэг Coachella фестивалийн үнийн мэдээллийг бас та нарт хүргэе. Доод тал нь $589 эхэлдэг. За VIP нь болохоор $1,399. За эхний 7 хоногт. Тэгээ хоёр дахь 7 хоногт болохоор $200 арай хямдхан $1,199 гэж байгаа байхгүй юу. Тэгэл энэ хоёрын хооронд нэг $200 л зөрүү гарч байгаа. Тэгээд ийм жижиг майхангууд бас байдаг юм билээ л дээ. Дотроо ийм юутай мишоктой юм байна лээ. Энэ жил бас их онцлогтой байгаа. Blackpink-ийн Lisa уран бүтээлүүдийг хүргэж байгаа. Өнөөдөр болохоор Jennie уран бүтээлүүдээ бас хүргэсэн. Тэгээ Jennie-ийн тоглолт дэмжихээр VIP зооноор Lisa Rose 2 маань очиж бүр дэмжсэн байгаа. Бүр ингээ зүрх мөрөх гаргаж маргаал бүр ойролж морилал бүжиглээл маш гоё тийм бичлэгүүдийг бас фэнүүд нь бас хийсэн байсан. Тэгээд Rose болохоор айгүй хөөрхөн жилийн жилд заяа бусад одоо Blackpink-ийн 3 гишүүнүүд дээр маш гоё care хийдэг. Тэгээд зураг авалттай маш ингээ том үйл ажиллагаанд орж байгаа дандаа очиж цэцгийн баглаа өгдөг, баяр хүргэдэг. Гоё сэтгэлтэй. White Lotus кинонд хамтран тоглосон бас залуучууд бас очсон. Patrick Schwarzenegger. За энэ болохоор жүжигчин Arnold Schwarzenegger-ийн хүү байхгүй юу? Tame гэдээ бас залуу ирсэн. Rose-тэй танилцж байгаа бичлэгийг бас хийсэн байсан. За үүнээс гадна болохоор Jennie, Rose, Lisa 3 Lady Gaga-гийн тоглолтыг бас үзсэн. За Sahara Stage дээр болохоор энэ Hype хамтлаг бас уран бүтээлүүд бас хүргэсэн. Хурааж агаад Coachella фестивалийн лайв руу орж аваад үзсэн. Энэ Hype хамтлагийн 3-4 дунд нь бол үнэхээр дуртай. Axon, Kiss Me гэх аим гоё дуутай. Тэгээ дуунууд нь их гоё. Энэ Hype хамтлагийн надад хамгийн их таалагддаг гишүүн Jay гэдэг залуу байхгүй юу. Тэгсэн чинь юу вэ? Тэр Jay гэдэг залуу чинь жоох юм биш үү? 2002 онд төрсөн. Тэгээ 180 см өндөр. Тэгээ Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужид төрсэн ийм залуу юм байна. Вау. Тэгээд энэ Hype хамтлаг болон Jennie, Lisa ингээд анзаараад харагдахад дандаа ингээд ийм том микрофон барьсан явжсэн. Одоо юу гэдэг хоёр гараа хөдлөхөд бүжиглээ сурсан хүмүүст бол тэгээ микрофон дээрээ барьж агаад бүжиглэн гэдэг бол нэг талаар бол маш хэцүү. Тэгээ энэ Hype хамтлаг болохоор амьдар дуулалт бол үнэхээр супер байсан. Окей. За дараагийн мэдээлэл болохоор Lisa бас тоглолт үзчих байхдаа бичлэг хийх чийсэн чинь уцаа ингээ нээж явах орон нэг хүн ингээ бичлэгийг хийсэн байхгүй. Тэгсэн чинь яасан гэсэн чинь өөрийнх нь найз залуу болох Frederick Arnold-ийн одоо уцсных нүүрэн дээрний идээр энэ баг нүүрээрээ гарцсан гэдэг өөрийнх нь тийм селфи зургийг оруулсан байсан. Тэгэхээр найз залуудаа бүр үнэхээр хайртай байгаа зү. За тэгээ Jennie-гийн үзүүлбэрийг ингээ үзэж байхад бол ер нь би ингээл анзаараад хаад анх нөгөө Blackpink-ийн хэмжин Coachella фестивал дээр гарч ирж хахад амар салхитайсэн шүү дээ. Ингээ бүжиглж хахад бүр ингээл ингэж тэгээд миний санаж агаар Jisoo хөлөө гэмтээдсэн байсан. Тэгээд хөл нь амар өвдөжсэн ч гэсэн бүжнөө ингээ тисээд тоглолтоо дуусгаж яасан. Тэгээд тэр үед ч гэсэн Coachella фестивал дээр ингээд үснэ амар хийсэл тэр оройн цагаар тийм амар тийм салхитай байт юм уу яа тийм. Энэ удаа ч гэсэн Jennie тайсандаа гарч ирсэн чинь үсэн зүгээр ингээд урдуур нь орол байсан. Нилээ айгүй хэцүү баг шүү гэлээ. Тэгээ үүнээс гадна болохоор Lady Gaga main stage одоо хамгийн гол Coachella-гийн одоо тайсан дээр бол гарсан. За тэр тоглолт шүү дээ. Үнэхээр супер байсан заяа. Үнэхээр супер. Тэр тайз засалт бол үнэхээр шинэлэг байсан гэх юм уу? Яг дроноор нисгээд ингээд дээрээс нь зураг авахд ийм шатар
шатрын нүүдэлтэй. Тэгсэн нэг тал нь юм цагаан хувцастай 2008 онд анх Poker Face гэдэг дугаараа анх дебютээ хийжсэн шүү дээ. Тэр үед өмсөжсэн тийм цагаан өнгийн хувцастай. Тэнгүүдээ нөгөө талд нь болохоор одоогийн Lady Gaga одоо нас биеийн төрсэн туршлагатай болцсон олон жил одоо карьер намжилттай явж байгаа энэ одоо дуучин тэр дөнгөж дебют хийжсэн энэ хоёрыг хооронд нь өрсөлдүүлж байгаа байхгүй. Надад бол үнэхээр гой санагдсан. Хүмүүс ч ингээл тайсны араар ороод хувцаа ингээд сольдог бол Lady Gaga болохоор зүгээр дээшээ ингээд өксөл тэгээд ийм том ийм бөмбөлөг шиг ингээд доогор ороод тэгээд тэр нь болохоор фашинсны хормой болчихж байгаа. Амар лакс итгэсэн байгаа зү. Coachella фестивалтай холбоотой бас part 2 бичлэгийг бас оруулж болно. Хэрвээ та нарт дэмжих юм бол шүү. За энэ жил Coachella фестивал дээр Jisoo маань харагдахгүй лээ. Өөр бас ажилтаа байгаа юм байл үү дээ. Дараагийн маш сонирхолтой гоё бичлэгүүдээр уулзцгаая. Тэгээд баяртай манайхаа.